За мөрөнгөөс гараад давхлаа. Засгүй байна. Мөрөнд бол гадаа бас 25 хавцаа зааж байна. За ингээд байлаа эхэллээ. За мөрөнд тойлоод тойруулаад цас байхгүй байгаа. Тэгээд одоо цасах 30 болж эхэллээ. 2024 дугаар оны 12 дугаар 1 дугаар сарын 19-ны өдөр. Монд 17-ны өдөр юм шүү. За цас эхэллээ. За ингээд өвлийн замчтай гоё доо яагаад гэвэл ингээд докторч гэсэн тэгээс засмал зам шиг л. Энэ бол төрийн даалгавар. За ингээд дуун цагааг үл гараад ирлээ те. Машинууд замд их явж байна. Тэнгэрт нэг ширхэгч байхгүй. Стас ахаа те. Цасны чихрагч юм аа. Super nice. Ингээд Хүсгэл аймгийн Улаан улс намын Томинберг гэдэг газар ирж байна. За одоо хүүтэн болвол 32 градус болоод нэлээд хөвгтрээд ирлээ тий. Хасах 32 градус болж байна. За ингээд багаар хөвгтрээд байна да. Одоо бол өдрийн 14 цаг болж шүү дээ тийм ээ. За хаста хоёр хөрхөө мууж гата таарлаа шүү дээ. Зэлгэн. Хөрх юм. Тийм үү? За гайг баха. За ингээд Томын алдсан даваан дээр гараад ирлээ дээ. Сайхан хайрхан дээр. За ер нь бас боломжтой болгоотой байна. Цас үл ихтэй. Шуурх юм бол бас дүнхийсэн цагаан тал ширхэгч одоо хар зураас хөвч байна. Гайхамшигтай юм аа. Монголын Швейцар.
замтай болчихсон юм байна да. Одоо бас их гоё шүү дээ. Гоё зураглал гардаг. Зам авалгүй янзын. Ингээд сайхан хайртууд гараад ирж байгаа да. Ингээд асвэсээр яг дахтын зинхэр орлоо орж ирж байна. Сайн тийм ялцсан даваад. Сайхантай засмал зам шиг болчихжээ. Ингээ улаан постн дээр мөрөнгөөс гараад яг 4 цаг яваад ирлээ. За хүүтэн болоод 33 градус болсон. За ингээ энд одоо мөн хураах аваа. За хэдүүлээ гоё бичлэг хийгээд энэ юмтай олцъя. За сайн байна уу хаа? Сайхан үлж байна та. Сайхан үлж байна. Сайхан. За ханаасаа хавар гарч орчих жоо. За мөрөнгөөс улаан уул. Энэ машина бүртгэл тийм ээ энэ. Нэр хэмбэлээ хаад. Баяр цэнгэл. За ингээд дархан цаастай газар руу таслруу аваад орлоо. Бас ингээд танилцуулах та. За ингээд. За улаан улсан мараад ирлээ. Цаашгаа зүгээр ингээл ман татчихсан байна сүртэй байна да. За энэ одоо соёлоогчийнхаа цааны ресторанд юу яачихсан байгаа. Хоол захиалчихсан байгаа. За одоо энэ машин хэдүүлээ зам тавьж өгөх юм байна да. За гоё програм ийм гоё да. За. Лаулсан юм төв. Оор маань соноглож байна да. За сайхан. Та босчихсан. Чавар хорхоцсон зүгээр сүртэй байгаа юм биз дээ. За улаан бүрөөстэй нэг хөрчингөөс төрөө айх тэр явж байгаа шүү дээ. Та машин явж байна. Аргагүй сайхан. Айлж олчлоо гэхээр сайхан байна да. За энэ одоо цагаан морь их алдартай дархтын цагаан дуудаг ч алдартай шүү дээ. За лаулсан юм төв. Засаг дарга одоо манай Батсан гэлгээд мундаг даа сайхан өдөртөн зохион байгуулж байгаа. За энэ одоо соёлоогчийнхаа гонцод ирж хоол захиалж гисэн. Соёлоогчийнхаа
гэж байна. Тэр ямар гоё юм. Ямар гоё юм. За дулаахан хувцас өмсөрөө манай хүүхдүүд. За захиалга бол соёлогч. Одоо сарлагын сайхан мах гэдэг чинь. Янзтай шиг те. За хүчний доторхий. Янз юм байна та. За ингээд соёлогч маань гонцлохоор яг төв дотор байдаг шүү. Та ихтэй дуртай болоо захиалаад идэж болно. Nice. За цаан хүрэх татчихсан сэртэй энэ да. За манай аяллаа багийнхан сая улаан олсон тоон идчихсэн тийм ээ. За ингэ сайхан. Гараад соёлогчтой баярлаа. Айси. Манайхан шууд буугаал даарсан тий. Гадаа хасах 34-т нус бол жоохон цохойцсан байна. Одоо бол шөндөө одоо ингэж байгаа юм шиг шөндөө 40-д гарах нь тодорхой юм байна. За улаан улсмын төв орж ирээд бас нэг тухтай буудал гэх юм бол энэ дотроо ингээд усанд ордог дотроо нойлтой ингээд дотроо халаалт энэ бас үнэхээр гоё тухтай буудал байдаг шүү. Энийг зорж ирээрээ. За одоо ингээд орооны 17 цагийн үед одоо хасах 36 боллоо. Сая дороо нисгэлээ. Дорооны эхний хэдэн секунднууд бол дүрс зүгээр бууж байгаа мөртлөө дараагийн юун дээр доктортой нисэхгүй болно. Шууд дүрс харинж байна. Энэ сантай. За одоо дөнгөж 17 цаг 23 минут гэж байна. Тэгэхэд одоо ингээд уур манаас авсаад 40 сая 30-с нэдвч болчихсон. За ийм л сүрвчээ үзүүлж байгаа юм да. Нар даваагүй байна. Уур маань зөгчсөн. Одоо нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг уур манаас авсаад үнэхээр сүртэй байна да. Батра. Гоё штэ. За
Сайрынчлан сумдөгч байна. Ер нь одоо ерөөсө битүү. За өнгөрсөндөө цаашлаас дахиад гараагүй. Осын зултай хэмрэл дандаа Шин цавын барилдаан гарч байна. гарч уралдаагүй. Starlink-тэйгээ яваа. За Сухотсан зэдэн байж байгаа. За Цэдо ч юм уу Сухотол одоохондоо миний хөвгтэй хэлсэн юм шүү дээ. 24 өнөөдрийн бичлэгэн дээр юм дандаа 4 тийг Хүүтний харуулсаар 24 оны сарсны барилдааны 4 даваа 2 арцаа онол. За битүү манан боллоо. Үйл одоо бас ингэж битүү манан болдго юм байна да. Айх төвөтэй болохоор л тэгж яах гэсэн үгтэй. Урдаага машинууд бол бараг харагдах байл. За дараагийн бүрийн бүрэн сайхан за. Атогнаас бүрэн сайхантай. Лавкрлаадзя Мөнхбаатар төмөрцөө биш. Болонцоож бомбертэй өрөлдөн. Хүртлээ машинууд аваараа гол. За S6-гийн хацаатай MCS энержи баг тэргүүлж ба. За яг энэ S6-гийн байдалтай 332 яваад байгаа гэх юм бол Сайрынчлан сум орж ирж байна. зөөлтүүдээр За битүү манан татчихсаа тань утаатай юм шиг л зүг. за энэ хоёрын барилдаас энэ дараас үзэж магадгүй дээ. За улаан улсам бас дуудлаа. Барилдаа маш ухаарч магадгүй. Шүнхэл захичихсан. Хоёр улсын барилдааны бүгдээд спортоо барилдаа болж магадгүй. явсараа тэрлээ одоо бол 40 градус зааж байна. Усан брэнд гэсэн яриад аймгийн хурц тодорхой ажлын хэвтрийн Мөнхбаатар. За яста жамар ургацсан байна да. Яг энэ Тэгсэн чинь хүүтний утаа гэд хүүтний уур гэд бод. Яа. Утаа босцсон зүгээр сүртэй юм шиг. За. Шүний 3 гэрчэнд машинууд ирнэ нормалдаа зогсчихсан. Машин гэж. Нормалдаа байшинтай. Ой ма. Алис руу чөлж та. Чавлаас ирсэн. Галиман сайхан орж ирээд хүн төлж гисэн. Сайхан дулаахан гоё ханлаа. Хэрэгтэй орж ирсэн. Сайхан хэрэгтэй ондог гэдэг ч та энэ дээ. За хүүхдүүд маань сайхан орж байна. За ингэж машин харанда. За жарган дээр явлаа да. Супер. Наш. Амун залаа. За ингээд өглөө. Бид тухалсараа байгаа 12 цаг өнгөрөөд ингээд жарганд гол руу явж байна да. Гадаа хасах 30 зааж байна. Манайхан гоё хараараа яшин бүгд ангирсан. Энэ охин дээлээ өмсөхгүй байсан болроо. За манай хэлдэг. Баатар хаачо? Баатар хаачо? Ой Баатар. Хаачо нөө. За манай хэлдэг. За энэ дэс юм ганга. Гол хаа тавлаа. Ажил одоо жарганд гол очиж үзгээ. Дараа нь бас нисгэнэ. За ингээд жарганд голдоо ортчихсон. Дараа нь нисгэж үзэж байна да. Битүү манд очсон жуулчд маш ихтэй. Ийм гоё газар өгдөг.
Гэр нь бол одоо үйл болгон би очиж энэ бараг одоо 3-4 жил очиж байгаа юм уу дараалан. Гахалтай сайхан. Өвлийн аялал бол ерөнхийдөө аялахад миний хамгийн дуртай аялал болж байна да. За ингээд дорооно нисгэлээ. Ман дондор явж байна. Бас хамаагүй доошлуулж машлуулахаас санаа зовж байгаа маш хүнтэй дорооно учраас 14 сая шахад дүүрний үнэтэй дорооно. За ийм гайхалтай дуун цагаан үйл хөр хүүхдүүдтэйгээ явж байгаа юм да. Сайхан хэлж гэнэ үү? Сайхан настай хүмүүс явж байна. Жарган пантинд одоо манранхан байна да. Хари дараа нэсгсэн. Дараа нэсгсэн. Дээрчлэх шиг юм да. За програм машинууд. Бас аялал жуулчлалын хамгийн их сонирхолтой хүнийг их татдаг юм юу байх шиг юм да. За 90 жилийн сум харагдаж байна. Одоо яг энэ нөхцөлд ингээд дорон царцж байгаа. Нисэлтэн зүгээр мөртлөөд дүрсэн дээр ингээд царцаж харагдаж байгаа. За 90 жилийн сум маань одоо дээрх үед одоо бас нэг лам мамта мундаг том хүрээтэй газар байсан гэж хэрэгддэг зөөлөнгийн хүрээ баха. За ингээд тэр харагдаж байгаа улсын надад цагаан урсан байгаа. За ингээд дүрслэл дээр одоо царцсан харагдаж байна. Ийм том хөндөй одоо ингээд нуур байсан томхтой гэж бас тайлбарлалдаг юм билээ. Өнөө шөнд бол одоо хасах 50 гарч хонсон ийм шин юмшлэг байна да. За ингээд дорооно буцааж болох үйл явдал болж байна да. Ингээд ер нь яг иймэрхүү бичлэг бол ингээд хасах хэрэгтэй байсан боловч ингээд монтажлахтаа бас муу учраас болсон. За манайх марон чи ямар нүдний шил бэлэнлаг юм бэ? За миний охин ч суучих цаатлаа. За. Гоё нэ бодро. Баатрал нүдний шилэнд авчиж амар юм бэ чи. Дээш нь алгаа. За ингээ гоё. Марон жилж байна да. За яшаа орохоор нэг хүний 50000 төгрөг авч जैन те. 50000 төгрөг өгч байна. Ингээд 50000 төгрөгөө төлсөн. За болсон. Явъя. Хай. Нандарч байна. За одоо ингэж олом нөгөө гоё үснэ байна. Удирж байгаа юм да. Энэ нь бол одоо иймэрхүү утасныхаа юугийн дүрж болж байгаа. Хойтлын цэнгэлдэг нөхрөн биш. Тэгээд ямар нэгэн нөгөө задргаа ороогүй утас маань бол яахчгүй шүү дээ. Гоё. Бүгд дулаач.
За одоо. За одоо энэ шиг наарч. За. Гой Монголд дуулъя л да. Дархамана тусгаруулс даяар Монголын ариун голом далаэх түнэн дэрэрэ дэн гой ундарч штэ. Янз юм аа. За тий. 90 төмсөмөөс гараад явлаа. Цас. Бас зүгээр үнэхээр да. Харамтлаа парамстер нарны тойг гарч байгааз. Яг байлжсэн. Энийг юу л үгүй юм чивчнээ нөхөн. За ингээд өглөө болол юм бай. Цав цагаан цаа усч гисэн. Ингээд аялаад явж байна. Одоо тийш. Сая одоо тэнд одоо жарганд гол маань байгаа. Тэгэж гой цаан зөгчихсөн. Ингээд өвлийн улирлаа аялал одоо ийм гоё. Өвөл айлгаа ахтар туртай. Үнэхээр гоё шүү дээ. Ааш 10 сутын хавцал руу өсөж явна. Гадаа хасах 33 градусын хүйтэнтэй. Ааш ингээд дэлгэр хаяхан ингээд харагдаж байгаа. Одоо тэрний наан очоод дороо нисгэндээ. Энд ч одоо эндээс юм ойрхон юм шиг харагдаж байгаа мөртлөө наан маш хол очдөг. Яа ингээд өглөө аялал хамгийн бэст. Тэгсэн гэж үнэхээр сайхан байна да. Гайхалтай. Вау та. Ями бичлэг хийгээд явж байдаг. Гоё маа. Шаруулж шиг. Сайн нэрхлээ. За аргачлалын хувцас дээр
Ирж энэ да гоёдгаа баслаа. Вау, nice. Гадаа 30 градус. Гарч угаалмаа. За ийм гоё. За ингээд 10 сухтын явцал дээр ирж гисэн. За энд одоо хүмүүс бас их ирсэн байна. Би тэгээд одоо энд бас дөрөв нисэх зорилготой ирсэн. Ер нь бол өгөл зүүнг одоо гайхамшигтай харагдцтай ийм газар юм байлээ. Би одоо бас нэг хэдэн жилийн өмнө ирэхдээ энэ завсраар наваад бүр зөндөө цааш явжсан. Одоо тэр харагдж байгаа нэг цэнхэр харагдж байгаа хэсэг мантаа шар устай болоод цаашаа явуулахгүй байгаа гэсэн үг. За бас улаавал талаас хийсэн бичлэгийг одоо оруулж чадаагүй. Маш холоос харагдчихсэн. Одоо энэ хараг гарч ирж байгаа уул маань бол Дэлгэр хаагаархан гэдэг одоо бас Монголдо 2-3 дугаарт орж байна уу? 2 дугаарт орж байна. Ийм мундаг өндөр хайрхан. Ийм сүрлэг хайрхны дондоороос зорилгоо биелүүлээд дөрөв нисгээд ингэж харсандаа маш их баяртай байгаа. За ер нь өвлийн одоо хасах 40 шахууд одоо ингээд дөрөв нисэж байгаа. DJ Mavic 4 Pro гэдэг дөрөв маань ингээд гайхамшигтай төхөөрөмж. За энд одоо 100 ирэх юм бол одоо бас л нүсэр байгаа да. Тэр хайрхан л авирж үзхийг би бас л хүсдэгтэй. Тэгээд одоо ингээд нураа нар жаргаж байгаа. Маргааш мандахын тулд жаргаж байгаа мөч харагдаж байна. За ингээд хэдэн давхарч малгайтай юм те. Таминэвчтэй тааны үчээ наш. За ингээд танаа аяллаа баг нэг нь машин дээр үлдчихтэй. Тийм гоё юм да. Баярлалаа. За ингээд манай аяллаа групп жарганд аяллыг хамгийн үүдэн оргил цаг дээр нь албаар очиж сайхан бас аяллыг хөрвүүллээ. Тэгэхдээ сарай манай Голдоски манай зарим нэг хичээлээ хийц явж байгаа. За тэр манай том охин хөөрхи инээдэг дараалах. Инээгэр юм. За инээгэр зүгээр инээмсгэл. За инээштэй. За болроо бол янзын гоё инээ. Манай Баатра инээлтэр боллаа. За ингээд би бол угаасаа ингээд инээж байгаа юм чи мэдчихгүй, ууралж байгаа юм чи мэдчихгүй цагаатай. За ингээд аяллаа маань цуг үтсэн хүмүүст баярлалаа. Ингээд манайхан өчигдөр гараад 2 өдрийн турш гоё аяллаа. Ингээд та бүхэнд жарганд голын аялал хамгийн өвд үеэр хасах 50 градусын өвдөнд явж үзүүллээ. Тэр манай баг хамтаалан зарим нэг яг өөр хичээлээ хийж гисэн явж байгаа. Ондог агаац. За ингээд би айрыг хийчихсэн явж байгаа. Бас гоё. Айрыг таваараа угаад айрыг дарс сэргэлэхгүйгээр ингээд явж байна да. За ингээд болж өгвөл сайхан хэлцгаагаараа. Амьдрал өргөөл сайхнараа. Алтанараа. Алсан. За ингээд гоё тусгай хамгаалтын мужи үзэгч байна.
сүртэй юм шүү дээ. Хардаа миний хөтөд аргалын юу юм сүртэй юм шүү дээ. Ваа. За энэ дарахад гэр гинэ. Энэ хорин сайхан улаахан гал төлчих болдгүй л авалт. За дарахад гэр гэж яг л юм байдаг та. Үнэхээр одоо ингэж байна. За ингэнгүүт дарахтын цагаан адууны ёо баа энэ ийм гоё байгалууд бас байдаг байна шүү дээ. Ваа энэ одоо ямар тасарцсан газар энэ хараа. Энэ хаана байдаг юм бэ? Энэ тайлбарладаг хүн байна уу? Тайлбар хийж байгаа хүн байна уу? Тийм үү? Нүхтэй дараа. Осамын тэр хаана гэдгийг тэр мөстэй хараа тэр агуутай юм шиг. Хүсгэл талаад юм уу? Талтай хаана хавцаа идэх гоё юм шүү дээ. За энэ одоо Монголын газрын зургаар энэ хашчолоо гэдгээр хийчихсэн байна. Хөөхөн дэлгэр хаах юм байна. Зэм хавар амт байдаг бахан. Ингэж. За. Гавьяат. Одоо нэг байрлал болж. За ингээд энэ урц гэдэг юм байдаг бахан. За энэ ч хэвээр айгүй гоё тайлбарласан шүү дээ. Энэ Тайх чи бүр цааш. аль хэсгээр сэтэрсэн чинь нуур байж байгаа гараа авцсан гэлээ. Энийгөө сэтрээд. Энэгээр сэтэрсэн чинь ингээ гараа авцсан. Тэгээ энэ том хүсгэл далаас шиг далаа байсан чинь. Яг энэ хэлбэрээр одоо яг хөвсгөл нууртай яг ойролцоо фактор авахгүй. Уртаашаа 140 км, өргөөшөө 40-50 км гэдэг. Тэгсэн чинь энэгээр ингээд гарцсан гэсэн шүү дээ. Тэр нөр хааш ицээ. Инсэмэр. Хаашаа тэр чи тэргээр уусдаг. За ингээд орцсон энэ анчны хотог гэж юм байдаг байна шүү дээ. Анчны хотог. За. Энэ бас хаврын юм байна. Радио гэдэг юм байна. За. Ийм хөрхөн үгүй байдаг юм байна. За болтой явъя. Амин да. Үлийн даваа гэдэг ингээд програм 69 гарч чадахгүй гэж зогссон байх юм. Энэ гарахгүй байгаа юм уу те? Ингээд соёлын төгсгөлийг юм гоё. Энэ бол тэнгэр зэв сэлэн мөртлөө. Ингээд цас мэт орж байгаа ингээд гоё юм ч байна одоо. Энэ болохоор ингээд жаргантай аялалтай. Утсаа ингээд дүүрж харуулж байгаа. Сэгэнтэй бичлэг хийсэн. Цон одоо өвөл одоо ингээд усан дотор нэмэх градустай ургамлан ингээ мөнгө ногоон байж идэг. Ийм гайхамшигтай. Газраар хөр хүүхдүүдтэйгээ ирсэн. Үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Nice.